Бид өмнөх хичээлээр стандарт календарт өөрчлөлт хийх боломжийн тухай үзсэн. За одоо бид энэ хэсгээр стандарт календарт өөрчлөлт хийхгүйгээр тусгаалan хуульчилсан календарын өөрчлөлт хэрхэн хийж болох тухай үзье. За дасгалын файлыг нээсэн байна. Энд зөвхөн цахилгаанчны ажлын календарыг өөрчлөлт хийж үзье. За project tab дээр товшин change working time нэмэлт icon дээр товшлоо. За change working time нэмэлт сонго гарч ирэнгүүт for календар мөрнөөс цахилгаанчин гэсэн мөрийг сонгоно. Gantt диаграмаас харахад цахилгаанчны ажил 6 7 дугаар мөрөнд байна. 2016 оны 10 сарын 7-нд цахилгаанчин шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлэхээр чөлөө авч байгаа гэж үзье. За change working time нэмэлт төснөгтийн exceptions tab дээр товшин. Нэм баганд за шүдний эмнэлэгт үзүүлэх гэж бичээд старт баганд 2016 оны 10 сарын 7, финиш баганд 2016 оны 10 сарын 7 гэж бичээд октавчийг товшлоо. Юу болсныг Gantt диаграмаас харъя. 7 дугаар ажлын мөр дэх хөргөгч зайлуулах гэсэн ажил 0.5 өдрөөр уртассан харагдаж байна. Буцаад change working time нэмэлт төснөгтийг нээгээд finish багны 2016 оны 10 сарын 7 гэдгийг сонгоод details товч дээр товшлоо. За энд дуусах огноог 2016 оны 10 сарын 10 гэж оруулъя. Range recurrence буюу давтамжийн хүрээ гэсэн хэсэгт end by гэсэн радио товчийг идэвхжүүлээд 2016 оны 10 сарын 10 гэж сонгоод октавчийг товшлоо. Календараас харахад амралтын хагас бүтэн сайдрыг оруулаад 4 өдөр болж байна. Октавчийг товшлоо. Gantt диаграмаас харахад 7 дугаар мөр дэх ажлын үргэлжил уртссан боловч уртасгасан хугацаа 0.5 өдөр хэвээрээ байна. Заримдаа ажлын үргэлжлэх хугацаа харьцангуй богино үргэлжилттэй байхад Gantt диаграм дээр урт үргэлжилттэй мэт харагддаг нь календарын өдрүүдтэй холбоотой байдаг. Хагас бүтэн сайдар тааруул мэдээж уртасгасан байдлаар харагддаг. Ийм байдлаар тухайн ажиллах нөөц буюу хүн тусварт хувьчилсан ажлын календарын өөрчлөлт оруулах боломжтой нь энд харагдаж байна. За одоо жил болгон тохиолддог баярын өдрүүдийн амралтыг стандарт календар руу хэрхэн оруулах тухай үзье. Project tab дээр товшоод change working time нэмэлт тохируулгын цонхноос exceptions tab дээр товшин. Name мөрөнд за бид нар зул сарын баяр гэж бичээд start багны мөрийг идэвхжүүлээд details буюу дэглэрэнгүй гэсэн товч дээр товшлоо. За эндээс бид нар ажлын биш гэсэн сонголтыг хийх ёстой. Non-working радио товчийг сонгоод recurrence button гэсэн хэсгээс жил болгон гэсэн радио товчийг идэвхжүүлнэ. За on гэсэн мөрөнд June 23 гэсэн текст байна. За үүнийг өөрчлөхийн тулд доор start мөр дэх огноог 2016 оны 12 сарын 25 болгоно. За төсөл маань 5 жилийн үргэлжилтэй гэж үзье да. Тэгвэл 2021 оны 1 сарын 1 гэж тавья. Occurrence буюу давтамжийг жил 4 удаа гэж тавьж өгье. За октавчийг товшлоо. Жил давтагдах баярын амралтын өдөр яг тодорхой тэдэн сарын тэдэнд гэж байвал өөрчлөлт хийхэд хялбар байгаа нь харагдаж байна. За зарим баярын өдрүүд сарын эхний 7 хоног ч юм уу сүүлийн 7 хоногт болдог. За жишээ болгож банкны ажилтнуудын баярын өдөр 8 сарын сүүлийн 7 хоногийн 1 дэх өдөр болдог гэж үзье. За банкны ажилтнууд энэ өдөр амарна гэсэн үг юм. За үүнийг оруулахын тулд exceptions гэсэн хэсэг дэх name гэсэн баганд за банкны ажилтнуудын баярын өдөр гэж бичээд start багын тохнуудыг идэвхжүүлээд details буюу дэглэрэнгүй товч дээр товшлоо. Non-working гэсэн сонголтыг хийнэ. За жил болгон гэж радио товчийг идэвхжүүлээд D гэсэн радио товч дээр товшин. За эндээс last Monday August буюу 8 сарын сүүлийн 7 хоногийн 1-р өдөр гэж сонгоё. Үйлчлэл буюу давтамжийг за төсөл маань 5 жилийн хугацаатай үргэлжлэнэ гэж үзээд 5 гэж утгыг оруулж өгөөд октавчийг товшлоо. За ийм байдлаар баярын өдрүүдийг календарт оруулж өгөх боломжтой юм байна.
За одоо хувь хүн жил болгон тодорхой цаг хугацаанд ямар нэгэн сургалт курс хамрагддаг гэж үзээд үнийг нь яаж календарт тусгаж өгөхийг харъя. За жишээлбэл төслийн менежер хөдөлмөр хамгааллын сургалтанд 7 хоногийн 1 дэх 4 дэх өдөр тодорхой цагт хамрагддгийг календарт тусгаж оруулж өгье. Project tab дээр товшоод Change Working Time нэмэлт цонхны Exceptions tab дээр товшно. За нэм баганд хөдөлмөр хамгааллын сургалт гэж бичиж байна. Start мөрийг идэвхжүүлээд Details буюу дэлгэрэнгүй товч дээр товчлоо. Сургалтын цаг нь ажилласан цагт тооцогдох ёстой. За иймийн тулд бид нар Working Times-ыг идэвхжүүлээд From гэсэн мөрөнд 10:00 гэж бичиж өгье. Өглөөний 10 цаг гэж бичиж өглөө. Доод хэсгээс бид нар Weekly буюу 7 хоног гэсэн сонголтыг хийгээд за 7 хоногийн 1 дэх 4 дэх өдрүүдийг сонгож байна. Ямар хугацаанд хамрагдахыг оруулж өгье. 2016 оны 6 сарын 23-наас 2017 оны 6 сарын 30 хүртэл 1 жилийн хугацаанд хамрагдана гэд октовчийг товшлоо. Энэ хэсгээр хувьчилсан ажлын календарыг хэрхэн зохион байгуулахыг үзэж дуслаа.